Сайн байцгаана уу залуучуудаа, Java-гийн 20 дахь видео хичээлээ хүргэж байна. Энэ удаагийн хичээлээр Enhanced for давталтыг үзье. За би юуны түрүүнд энэ бичсэн дээр баг. За Enhanced. За энэхүү Enhanced for давталт маань жирийн for давталтаас юугаар ялгаатай вэ гэх юм бол дурын нэгэн матриц эсвэл ямар нэгэн тоон олонлогийг эхнээс нь эцэс хүртэл нэг удаа давтаж үздэг байгаа. За би энэ жишээ програм бичихийн тулд нэг матрицыг тодорхойлъё. За А матриц. За А матриц маань за 1 3 5 7 за 7 9 гэсэн элементүүдээс бүрддэг бол эдгээр элементүүдийн нийлбэрийг олдог програмыг бичье. За нийлбэр гэсэн хувьсгчийг зарлаад эхлэлийн тэг утгыг оноогоод өгчье. За Enhanced for давталтыг тодорхойлохдоо хамгийн түрүүнд гүүх хувьсгчийн төрлийг тодорхойлж өгдөг байгаа. За дараагаар нь гүүх хувьсгчийг төлөөлөх ямар нэгэн нэрийг бичиж өгдөг. За энэ за боли X гэсэн нэрийг тодорхойлоод өгчье. За үүний дараагаар нь тодорхойлох цэг бичсэний дараа тэр гүйлэх гэж байгаа тоон олонлог эсвэл матрицийнхаа нэрийг бичиж өгдөг байгаамаа. За нийлбэрийг мэдээж бодохын тулд яах вэ гэхээр нийлбэр дээрээ матриц элементүүдийг нэмж өгөх хэрэгтэй. За энэхүү давталт маань ямар үйлдэл гүйцэтгэх вэ гэхээр X хувьсгч маань А матрицын элементүүд болон хувирдаг. Эхнээс нь төгсгөл хүртэл. Жишээлх юм бол эхлээд X маань 1 гэсэн утгыг авна, дараа нь 3 гэсэн утгыг авна, тэрний дараа 5 гэх мэтлэнгээр матрицын төгсгөл хүртэл утганд нэг-нэгээр нь хувирах юм байна. За энэ мэтлэнгээр мэдээж нэмэгдсээр хагаад матрицыг бүрдүүлж байгаа элементүүдийн нийлбэр маань тодорхой болно. За энэ бичгэлийг өөрөөр бас ингэж хийж болдгийг та бүхэн санаж байгаа бах. За үр дүнгээ хэвлээд үзье. Програмаа ажиллуулъя. За үр дүн маань 25 гэсэн утгыг авсан байна. За шалгаад үзье. За 1 дээр 3-ыг нэмэхээр 4, 5-ыг нэмэхээр 9, 9 дээр 7-ыг нэмэхээр 16, 16 дээр 9-ыг нэмэхээр 25. За зөв гарсан байна. За та бүхэн туршаад үзээрэй. Тэгээд миний энэ хичээлийг найз нөхдөдөө шеэр хийгээрэй. Багийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.